Манай цээл сумд үйлжилт ерөнхийдөө босод сумдынхаа жишгээр хүндөвтөр төлөвтэй байгаа. Тал эрийнхаа газраар нэг 20-40 см, гууд жалганда 60-аас 70 см зэстэй байгаа. Тэгээ сүүлийн үеүдд бол ерөнхийдөө цас хөрлөх маягтай болж малын хөл халцрах ийм төлөвтэй байна да. Онцгой байдлын газартай холбогдоод сумдаа 1000 боодлын ус мөн одоо 300 шудаа хэвэг авахар төлөвлөж байна. За мөн орон нутагт манай цээлд бол аймгийн аюулгүй байдлын нөөцөд хадгалагдж байгаа 15,000 боодлын ус байгаа. Төрийгээ бол сумдуудаа тарааж байгаа. Мөн одоо сумынхаа хадлан тижэл эрхлэгч иргэдтэйгээ малчтайгаа хооронд нь холбож цаг өндөрсөн үед сумынхаа хадламжтыг малчтаасаа өвсийг авах, борлуулах, зээл тусламж арга хэлбэрээр ирээлцлийн хэмжээнд яригдж байгаа. Үрдөнгийн гэрээгээ байгууллаад 17 онд бол үндсэн чиглэлийнхээ ажил үргэлжлэлийг хийж хэрэгжүүлэн. За түүнээс гадна одоо нийгмийн хариуцлагын гэрээгээр цээл суманда спорт зал шинээр барих, мөн одоо соёлын төвийнхөө сандалтаа болгох. Манай сум бол одоо соёлын төв сандалгүй байгаа. Спорт зал нуур хэмжээнд хүрчихсэн хан ав цав гарчихсан байгаа. Гэх мэтлэн нэлээдгүй ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр ингээд яриа хэлцлийн хэлбэрт явагдаж байгаа.